За ажил хэр байна? Хот. Ахсаа тэгэл мужигж л байна. Аа. Төрийн захиргааны ажилтай харьцуулахад яг юу ч та би бол нэг ачааллын үед бол ялгаа авахгүй. Бас нэг 24 хоногийн 24 ч багтдаг байсан шүү дээ. Зам ялгаа авахгүй. Аж ахуйн ажлын заанаас хууль эрх зүйчнээ бүрдүүлэхгүй бол аж ахуйн ажил явахгүй маа гэдэг л ойлгож байна. Засгийн газартаа ярьж чадахгүй ингээл оролцоо байхгүй учраас шийдэл байхгүй. Тэгээд Улаанбаатарын дээр шийдэлгүй учраас нөгөө л утаан дээр түлшин ярьсан хэвээрэл байна. Төвжирэл хэвээрээ, орчны бохирдол хэвээрээ. Саяхан хуульч хүмүүс ажиллаж байсан юм болов уу? Бас мөнгөртэй энэ төр гэл байсан шүү дээ. Сумын язар тарах ажил. За тэгвэл эхлэе. За эхлэх үү. За тэгэхээр нэлээ харизмтай улс төрч төрийн албан агч гэж өөрийг чинь хардаг. Таныг хотын 1-р орлогч буюу 2-р Нямбатар сайн зориг гэдэг бараг хилцэж авах үг гарсан байх шүү дээ. За бас тэр юм цааш. Эмзэглсэн үү та? Гэхдээ наад асуултыг чинь бас яг анх удаа сонсож байна. Бас одоо 2-р Нямбатар сонсоогүй юм уу? гэж одоо юу авах вэ? Ер нь мэдээж ижил төстэй чанарууд бол бий. Яс засаг даргатай хамтран ажиллах юм сонголтыг наашаа ирэх шүү дээ. Тэрнээс биш би бол өмнө нь бол засгийн газар дээр томилдтой байсан. Нямбатар сайд одоо хууль зүйн хамт бол 3 жил 3 сар хамт ажилласан. Зүгээр хот дээр ирэх шалтгаанууд мэдээж бас хот дээр олон асуудал. Бас залуу хүнүүд бас хараа суух гэхээс үүд оролцоод үзүүл яадаг гэж. За яриад байжснаас гар бие оролцуул яадаг гэдэг л үзгээс ирсэн. Яг зүгээр хамтарч ажиллах нэг шалтгаан бол их тууштай. Бас залуучуудын гэдэг юм уу мэрэгжлийн хүмүүсүүдийн хийсэн энэ ажлыг бас ажил болгочих, бодлого болгочих гэж зүтгэдэг. Мэдээж одоо ажил хийж байгаа хүмүүсүүдээ шүүмжлүүд бол авч л байдаг. Энэ дээр бол их хэмзэглээд ах юм байдаггүй. За тэрнээс биш одоо заавал нэг цэцэг даргаыг дураа ажиж юм уу гэдэг байгаа зүйл бол байхгүй. Гэхдээ өрн өдөр тутам ажил хийж байгаа хүмүүс түнхээр бохимдолтой шүү дээ. Хотчин гэдэг маш олон хулгай нүүрлцсэн байна. Өөрөөсөө л орон нутг өмчөө алдсан байна. Ерөөсөө дураараа ааштай байна. Хотын стандарт мөрдөхгүй байна. Хариуцсан ажлуудаа дорноо бас бүрэн аваа явчих чадахгүй. Энд дээр ч одоо бохимдож энэ уурлахаас урахгүй эмоц өөр ирэхгүй гарч чад байгаа талууд бол байгаа. Яг нь тэр хэсгээр л одоо ижлэхэн төстэй дүү харагдаж байгаа юм болов. Тэрнээс биш одоо битэрч тал яг мэдээж төстэй чанарууд байна. Хувь үзэл бодол бас зарим талаараа нийлдэггүй ч үед байна. Бас л олон юм дээр санал зүрэлтжил явсан. Тэгвэл мэдээж одоо асуудлыг тал талаас нь яриад бас мэрэгжлийн хүмүүсээс сонсно олохын саналыг барина. Яам дээр бол бас тэгдэл ус. Мэдээ сайдгээ цаад хүн чинь бас ганцаараа зүтгээд байдгүй шүү дээ. Бидэд бол хийх үедээ хэлээл бас ийм биш шүү гэдэг зүйлийг хэлдэг л байсан. Нямбатар даргатай хоёулаа харизмтай. Тэр хэрээрээ одоо таасаа ярьж штэ хотын өмч хот эзэнгүцсэн байна. Тэр чинь магадгүй таарыг ийм коммунист удирдахч гэдэг штэ харуулад байна уу? Гүйл дээ. Яг зөв одоо нэг хүнд нэг нэр хожиг өгөх асуудал дээр мэтгэлцэж чадахгүй болохоор яг субъектив дайрдаг хоч өгдөг ч юм уу асуудлаас бултаж нэг их сөрхөн юм болох гэж бас зарим хүмүүс яг иймэрхүү зүйлүүдийг олон нийтийн сүлжээ болон одоо бас зарим хэл мэдээр хилээд ах шүү. Асуудлыг л ярих хэрэгтэй байхгүй. Түүнээс биш яг үндэ хэлэхэд хүн ярьж хэлбэрийн юм ярьж одоо хинч чадна шүү дээ. Яг агуулга ярих. За асуудлуудыг шийдэх зөвлөөрөөр нь асуудлаа ярьж чадах уу гэдэг асуудал дээр бас илүү төвлөрөөс гэж бодож байна. Монголчуудын одоо ерөөсөө нэг асуудлыг би зүгээр бүх төвшөнд байна гэж ойлгодог. Ерөөсөө шийдвэр гаргадаг. Бодлоо баахан гэж одоо эндрийн цаанаас мэтгэлцдэг, хилцдэг. Тэгсэн мөртлөө одоо асуудлыг шийдвэр гаргаад шийдвэр алдсан уу онсноо гэдэг бас дүгнэх төр болцоог ерөөсөө олгодог. Нөгөө сэдвүүдийг л яриад идэг. За хоёрдугаарт яг бас нэг бид эдийн өнгө зархаар ерөөсөө аливаа зүйлүүдийг ерөнхийдөө бас нэг ард түмэнд хит таалагдах гэдэг юм уу та. Масс таалагдах байдлаар яриад байгаа учраас бид ч гэсэн үндсэндээ нэг юм далаад яг нэг хөвж яваа хүмүүс шиг л заримдаа байна. Яг үнийг хэлээд. Тэр зүйлүүд дээр бас зүгээр хатуу хатуу гэлчж байгаа нүн. Одоо заримдаа ч бас яг үндэ хэлэхэд би ч өөрөө бас их ус төрч хүн биш. Төрийн албаар явсан бохимдох байх юм. Залуу хүмүүстээр бас заримдаа ажил хийж явж байгаад одоо юу гэдэг мэдээж юм дээр бас одоо тэр байгаа байдал ч гэдэг юм уу хүмүүсүүдийн хандж байгаа хандлагаас болоод бас ерөөхдөө бас яг зүгээр ам зурж байгаа юм байна. Яг зүгээр ажлаас ам зурж байгаа зүйлүүд дээр бол дараа нь эвлэрэх орон зай өгөөсөө өргөж байдаг. Ажлын төлөө муудалцах сайдах юмыг бол төвшөнд байдаг шүү дээ. Тэгээд би тэр үнцгээсээ бол нэг одоо ажлын одоо явдлаас болж мэтгэлцэх, бие биендээ хатуу өгөх энэ төр дээр бол нэг хэмзэглээд байдаг. Харин зүгээр
хэд одоо асуудлынхаа тойрж болтох гэдэг юм уу зүгээр хүнийг нэг субъектив хоч өгж тэрийг нэг амар том устөрж болж харагдах ч гэдэг юм уу. Би бол одоо тэр үзэгдэл одоо Монголд хуучирсан шүү дээ. Бүр аргын хатсан үзэгдэл байхгүй. Одоо тэгэхээр арай жоох өөр төвшөнд яаж ч ус төр хиймээр байгаа. Ер нь зөв шодлого хэлэхэд. Та өмнө нь хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан. За маш сайн хуульч гэж яригддаг боловч бас тэр болгон сайн хуульч, сайн мэрэгжилтнүүд тийм богино хугацаанд өндөр карьер хүрэх нь ховор. Тэр утгаараа таныг одоо албан тушаалын лифтэнд суусан гэж хэлэх нь бас байдаг юм л та санал нийлэх үү? Одоо би бол санал нийлэхгүй. Би одоо төрд яг л одоо доороос нь эхлээд ажилласан. За байгаль орчин аялал жуулчлалын хамт 2006 оны 1 сараас бол ажиллаад тэнд одоо төрийн захирал удирдлагын газар хуулийн багт мэрэгжилтнээр ажиллаад одоо 3 орчим жил ажиллаад дараа нь мэрэгжил дэвшлүүлээд 8 онд Австрали улсыг зорьсон 4 жилийн дараа буцаж ирээд мөн яамд ажилласан. Тухайн үед байгаль орчин аялал жуулчлалын яам байсан. За яам маань өөрчлөгдөд байгаль орчин ногоо хөгжлийн яам болсон. За үүний дараагаар яг мэрэгжлээр ажиллах үүднээс хууль зүйн дотоод хэргийн яамд тухайн хууль зүйн яам шалгалт өгсөн. За сайд нь бол Тэмүүжин төрийн нарийн бичгийн дараа баяр цэцэг гэдэг хүмүүс байлаа. Эдгээрийн үед бол шалгалт өгвөл бас яг л сон шалгуулт нэгээр тэнцэл. За эргээд айл газарт орох уу, эрх зүйн шинжилгээний бодлогын газарт орох уу, хууль зүйн бодлогын газарт орох уу гэл за газрын дарга нар нь өөрсдөө шийдсэн байлаа. Би бол одоо бас тухайн үед эрх зүйн шинжилгээний бодлогын газарт орё гэж утсан. Тэнд газарт нь бол арай оронтой байгаагүй хууль зүйн бодлогын газар буюу бусад яамдуудынхаа боловсруулж байгаа хууль тогтоомж, өнөөдрийн яриад байгаа захиргааны хэмжээний актуудын хяналт энэ одоо ажлуудыг хийхээр ингээл орсон. Тэгэл яг шатаар нь яваад 15 онд Улсын хурлын хууль зүйн байнгын орны зөвлөлийн албан тушаал дээр очиж яг одоо бас тодорхой нэрвэн эрх зүйн реформууд дээр бас ажилласан байж байгаа. За энийг өөрчлүүлээл хууль зүйн яамд газрын дарга болж ирсэн шүү дээ. Энэ хугацаанд бас зүгээр нэг намтар дээр газрын дарга гэдэг намтар тавьчаад дараагийн ажил руу шилжиж гэж бодоагүй. Мэдээж одоо баг хамт олонтойгоо эрх зүйн шинжилгээ юмнуудыг нэлээдгүй л хийсэн байна. 90 гаруй хуулиуд. За хууль зүйн салбарт бол нэлээдгүй одоо бүхэл хууль эрх зүйн орчныг одоо болцооны хэмжээнд бас өөрчилсөн гэж бодлогодог. За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд 2 удаагийн төсөл дээр би бол оролцож илсэн. Сүүлийнхээ бол манай яам бол боловсруулсан шүү дээ. Одоо энэ өнөөдрийн стрийн сонгуулийн тогтолцоотой холбоотой эсвүүдийг засгийн газраас өгж байгаа хилцээрүүдийг одоо бас нарийн бичиг дээд хэсгүүдийн ахалж ажиллах энэ юмнууд дээр л явж байна. Энийг бодохоос тодорхой хэмжээнд бас дүр зүтгэж яг шат дамжлагаар нь явсан болов. Тэрнээс биш өсчиж гэдэг юм уу харайж шууд одоо дарга болоод ч юм уу эсвэл одоо шууд төрийн нарийн болоод явсан удаа бол байхгүй. За яг төрийн нарийн хийж яагаад ус төрлөө орж ирээд бас одоо нийслэлийн цэцэг дарга орлогч болохоор бас левцэн цуцсан гэж би бас бодохгүй л байна. Бас төрдөл адилхан зүтгэж явсан. За мэргээд мэдээж ус төрийн цэцэг дарга санал тавьсан хамтарч ажиллах энэ саналыг хүлээж авсан. Тэгэхээр бөхчүүдийн допингийн асуудал дэгдлээ сайн зориг. Нүүрсний хулгайн асуудлаар бэд томиллоо сайн зориг. Оюутлогын хөрөнгө оруулагчтай хилцээр хийх ажлын хэсэг байгууллаа сайн зориг. За тэгээ машин ажилтны асуудлыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа сайн зориг гэх мэтэр одоо Нямбатар дарга нийгмийн анхаарал татсан тийм эзэгтэй чухал позишн бүхэн дээр таныг томилж ирсэн байна л да. Тэгэхээр яалтчгүй л одоо сайн зориг гэж хүний улс төрийн одоо өнөөгийн гаргасан шийдвэр сонгуульд нэр дэвших болсон. За өнөөдөр хүртэл юм карьер хөөж яваад үрцэн Нямбатар даргын нөлөөл байна л гэж харагдаад идэг юм байна л да. Тэгэхээр төрийн нарийн бичгийн даргаас хотын 1-р орлогчоор эрэхтэй та дуртай байсан уу? За мэдээж бас бодсон шүү. Бас юу илээ гэж бодсон. Тэгээд яг хөө тодорхой хэмжээнд бас хууль зүйн бодлогын газрыг би бас нэг 10 жил ахалцсан. За энэ дээр бол нийтийн эрх зүйн чиглэлийн нэлээдгүй олон хуулиуд байгаа хийсэн байна. За яг хөө захиргааны эрх зүйн чиглэлийн нэлээд олон хуулиуд хийсэн. За энэ хуулиудыг хүний эрхийн мэдрэмж талаас нь, бизнесийг дэмжих талаас нь маш олон энэ хаалттай зүйлүүдийг нээлттэй болгох талаас нь за эргээд энэ эрх мэдлийн гэдэг юм уу энэ одоо удирдах албан тушаалтны гендерийн эрх тэгш байдлыг ханх чиглэлд нь илүү их одоо олон зохицуултыг оруулахыг хичээсэн. Гэтэл яг таны асууж байгаа нь дандаа миний одоо үндсэн ажлаас гадуурх зарим одоо засгийн газраас нэмэлтээр даалгаж өгсөн ажлууд байна л да. Оюутлага бол бас амаргүй л байсан шүү дээ. Яг үндэ хэлэхэд одоо хууль зүйн яамны ажил биш. Гэтэл одоо энэ дээр бас зориглоод бас тууштай явах тэр олон улсын одоо хөрөнгө оруулагчтай бас тууштай хилцээр хийх баг
Тэгэл яг харахгүй Нямбатар сайд дээр тулж ирсэн л дээ. Тэгээ Нямбатар сайдын арчин манай яамал төчгтэй хөдөлж байгаа. Энтэй зэрэгцэж бид нэр Монгол улсын одоо үүссэн байсан 2.3 тэрбум долларын үрийг тэглүүлж чадсан. Маш одоо олон асуудал дээр ойлгоцож чадсан. За өн хилцээр бол нэлээд өгцсөн байсан. Тэгээ харамсалтай нь яг энэ ажлыг дараагийн багт хүлээлгэж өгсөн. За тэгээд мэдээж далд эдийн засгийг ил болгох, нүүрсний улгаа гэдэг юм уу. Энэ уулуурхаан бас баялагын хэлбэрт бас энэ засаглалын одоо орон нутгийн өмчт компанийг хувийн компаниуд удирж ирсэн энэ үйл ажиллагаанд дээр очиж засгийн газрын төлөөлөгчөөр ажиллах энэ ажил дээр бол томилсон. За би бол одоо баг тэр нь томилогдож байгаа ч мдээгүй өглөө нь ороод хэсэг дээрээс гинтийн шийдвэр болсон. За одоо эргээд тодорхой залуучуудаа итгэж явуулж байгаа шүү гэдэг ерөнхий сайд тухай үед хэлжсэн. Тэгээ ямар ч байсан засгийн газрын даалгасны дагуу 6 сар ажилласан. За эргээд засгийн газрын том одоо нүүрсний экспортын бодлого дээр тухайн компани жишээ нь ямар ч бэлтгэлгүй байсан. Бүх бэлтгэл ажлыг хангаж дараагийн хүнд одоо хүлээлгэж өгсөн. Тэгээд одоо бас үйл ажиллагаа хэвийн чиглэл явж байгаа шиг байна. Гих зэрэг. Мэдээж одоо яг зүгээр энийгээ тооцох юм бол Нямбатар сайттай илүү их ойр ажилласан учраас Нямбатарын гэдэг юм тодтгол баг шүү. Гэхдээ би бол одоо энэ үнтэй чинь нэг сургууль нутаг ус биш. Ер нь бол тийм биш шүү дээ. Одоо би ч яг ажилласан сайдаг бол одоо дөрлөгч ав Тэмүүжин Бямц цогт нэмд орж гэл одоо Нямбатар гэл ингээ явах юм бол бас олон сайдуудтай л хамтарч ажиллаж үзсэн байна. Тэгээд одоо бүгднгийнх нь хүн гэх юм уу сүйд ажилласнаар Нямбатарын хүн гэх юм уу би мэдэхгүй байна. Тэгээд мэдээж одоо яг үзэл бодол зарим талаараа одоо санаа оноо өөрч гисэн бас тодорхой зүйлүүдийг хамтарч хий гэдэг энэ хоёрдугаарт яг зүгээр хотын ажил дээр бас 2 жилийн өмнө бид нар Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуулийг ажиллаж байхад бас дутуу үтэм үлдсэн. Тэгээд энэ ажлыг бас гүйцээх асуудлыг бас Нямбатар сайд гаргаж тавьсан байхгүй тухайд. Жишээ санаа очоод ярьжсэн зүйлээ дуусахгүй муу хууль эрх зүйн талаас гэдэг. Тэгээд өнөөдөр ч гэсэн тэр асуудлаа хийгээл явж байна. Таныг ойр дотныхан ч одоо хуулийн хүрээл ярьдаг хүн гэх юм билээ. Хуулийн хүрээнд л байвал гэж ярьдаг. Тийм зарчимч хүн үү та? Ер нь хуульч тийм болчдөг үү? Хүмүүс тэгээд хамтаа хийгддэг гэдэг. Яг одоо нэгд л аливаа зүйл бас шулуухан байх нь зөв. Тэрнээс биш одоо болохгүй юмыг болгох гооч юм ингээд ах шаардлага байхгүй. Хоёрдугаарт яг ерөн зүгээр бас хууль гэдэг өөрөө логикийн бас шинжилгээ ухаан шүү дээ. Логик тэгээд бас эрүү элийн хөх төсөөлөл за эргээд энэ бодит хүн судлал байхгүй. Ерөөсөө л одоо бид чинь хүний бүхий л нийгмийн харилцаанд оролцож байгаа тэр зан үйлийг яаж зохистой хэмжээнд байх вэ? Энэ зан үйлэнд дамгаалаад бусад жижиг эрх ашгуудыг охироод байгааг яаж балансчлах вэ? Яаж тэр жижиг эрх ашгийг юм цөөхийг хамгаалах вэ гэдэг. Ерөөсөө л энэ эрх ашигын тэнцвэр энийг олох логик тухайн нийгэмдээ тухайн цаг үедээ тухайн одоо тэр орчиндөө тохиорсон шийдлийг гаргах. Энд л одоо асуудал байна. Тэгээд яг хөө энэ хүрээндээ л асуудлыг ярих нь зөв шүү дээ. Түүнээс биш одоо юу гэдэг альва зүйлийг ашигтай талаас нь юус харахыг хүчээдгүү. Зүв байна уу гэдгийг хардаг. Зөв зөв угаасаа цаг хугацааны дараа өнөөдөр биш ч гэсэн маргааш нь угаасаа ашиг тус өгдөг. Тэр зарчмыг л хандаж ярив альва асуудалд ханддаг. Багтаа ямар хөөхтэйсэн бэ? Гэхдээ яхаа бас найдалтайгээл баавган чигтэл шороон дээр өнгөрөөл хөлбөмбөг тоглол тэгэл явж идэг байлаа. Австралийн New Side их сургууль. New South Wales тий. South Wales их сургууль магистр хамгаалсан. Тэгс. Тэр одоо зам өр бас хуваалцсан сонирн баг. Тэр үеийн хүмүүс ч бас одоо өнөөгийн залуучууд шиг хүссэн болгоно гадаад сургууль төгсөөд тах боломж бас ховор гэсэн шүү дээ тийм ээ. Суралцаад байгаа. Та яг 4 жил яг яс суралцаж. Тэгсэн. Ер нь бол яваад бас миний туйлын зорилго бол зүгээр нэг магистр хийх тухай бол байгаагүй. Яаж хийж яагаад эрх зүйн боловсролоо дэвшүүлж яг хууль зүйн чиглэлийн магистр хийнэ гэдэг. Түүнээс биш одоо нэг тодорхой хэмжээний IELTS-ийн 6.5 аваад нэг бизнес гэдэг юм уу. Тодорхой ерөнхий нэг намтар дээр нэг боловсрол дэвшүүлсэн гэж бичиж ерөөсөө өсөөгөө гүрийсээр хагаад одоо хууль зүйн чиглэлийн магистр суралцсан. Бас тэр чинь нөгөө IELTS-ийн 7 олон түүнээс дэш оноо авч иж бас яадаг нэлээ тэтгэлэг авсан уу? Ур чадвар шаардах ийм чиглэлүүд байдаг. Тэгэхээр ер нь бас хувийн сорилтын хувьд бас шантрах үе бол байсан. Тэгтээ яг мэдээж энэ бүгдийг ард нь гараад өөрийнхөө биес тодорхой хэмжээний одоо юу гэдэг эвдэж бас юмыг жоох өөрөөр харах тэр үнцэг маань тэн тавигдсан гэж би бас боддог. За юмдээ хэлэхэд яг боловсролын ялгаа хүнийг одоо хүмүүжүүлж байгаа төлөвшүүлж байгаа эсвэл боловсруулж байгаа тэр одоо хандлага арга барил төсөөр гэдэг тиймээс ус ойлгосон. Бид эдийн зүгээр одоо манай бас тухайн бас онцлог байсан уу?
боловсролын систем бол тэр чигтэл нэг одоо багшид ярьсан зүйлийг ярьж өгöd сайн оюутан за эргээд багшийн ярьж байгаа зүйл туйлын үнэн ч гэдэг юм уу ийм л өнцгөөс бас багш нар ч байсан. Одоо бол нэлээд багш нар бас өөр болсон байл. Австралид очоо те ийм багшийн ярьж байгаа гэдэг юм уу эсвэл хин нэгний хэлсэн өнцгөөс бас өөр өнцөг байдаг. Энийг хүлээн зөвшөөрөх сурах хэрэгтэй. За тэр өнцгтөө чи ийм үгүй гэж бодож байгаа бол чи ч гэсэн өөрийнхөө өнцгийг гаргаж ирэх тэр нотлоготой те тэр шалтгаан толгоонуудыг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хүн ч өөрөө их прагматик дээрээс нь бас бусдыг одоо бас ойлгох тэр мэдрэмжүүдээ сууж ирж байгаа. Тэгээ дээрээс нь боловсрол гэдэг бол зүгээр нэг тийм нэг тодорхой ширээн дээр сууж лекц бичиж чэйжлэх тухай биш. Ер нь сэтгэж сурах тухай. Яаж одоо бас одоо бусад хүмүүсийг нийгмийн ярилцаан дээр олон талт байдлуудыг тэнцвэрийн уулзах гэдэг юм дээр байдсан мэн гэдэг зүйл бол одоо яг илүү их суралцсан жилүүд байсан. За тэгээ яг хөө зүгээр суралцаад гэр бүлийн төлөвлөлт дээр бас жоохон өөрчлөлт хийгээд дундах хүүхдээ бол гаргасан. Австралид. Тийм Австралид. Манай хэдэн хүүхэд юм бэ? 3 хүүхэдтэй. Дундах маань бас Австралид гараад тэр хугацаанд бас мэдээж одоо бас суралцъя. Бас одоо зүгээр өнгөрөөж болохгүй. Хоёрдугаарт яг манайхад бүгд мэдж байгаа да. Тэгэл нэг албан ёсоор оршин суухийн тулд бас суралцах зайлшгүй шаардлагатай гардаг. Тэгээд аялал жуулчлалын чиглэлээр нэмж сурсан. Би чинь бас яг Австралид бас цаашдаа үлдэж амьдрахаар бол аялал жуулчлалын чиглэлээр бас илүү их ажлын байр болдох юм байна гэдэг. Аялал жуулчлалын одоо менежментээр суралцж бас яг ингээд үндсэн эрх зүйчээс гадна аялал жуулчлалаар бас номын тус сонссон. Ийм байдалтай ингээд 4 жил суралцаад бас ажиллаж хөдөлмөрлөөл тэгж жаад ирсэн те. Монголчууд маш их байдаг гэдэг байгаа зү тий. За одоо бол ихсэн гэсэн. Би одоо ер нь явж ирснээс хойш очиагүй. Тухайн үед бол намайг 2008 онд ч цөөхөн л өснө 500 гаруй монголчууд. За ер нь тэгэл жил тутам л өстөө нэмэгдэжсэн. Би ч бас нэг бол тэр болгон монголчуудтайгаас бас нэг байхгүй. За их нартайгаа тэгэл гадны хүмүүстэй байр ширлэл. За яг хөө заримдаа бас монголчуудтайгаа байр ширлэж амьдрнаа. Тэгэл яг л бусдын адилаар шүү дээ. Ер нь аль болохоор Аж ахуйн ажил хийх хэр ялгаатай төрийн захиргааны одоо хамгийн дээд албан тушаал ашигласан хүн шүү дээ та. Хот гэдэг ч юм бол аж ахуйн ажил харьцуулахад мэрэгчлээ өгүүлэх ч юм уу. Мэдээж яг зүгээр ялгаа бол байна. Гэхдээ бүгд одоо хүний төлөө гэдэг тэр өнцгөөс харах юм бол ялгаа байхгүй. Үр дүн гаргахын төлөө одоо явж байна. Богино хугацаанд бас ажлуудыг бас ойлгож гартаа авах. За яг зүгээр 2 жилийн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуулийг боловсруулж бичилдчихсэний хувьд бас нийслэл Улаанбаатар хотын тулгамжийн асуудал юу байсан бэ гэдгийг тухайн юм бас хууль бичиж явах удаа бас мэдээллүүдийг авч гадралж ирсэн. За дээрээс нь бас энэ эрх зүйн реформуудыг хийчих юмсан гэж л одоо бодлоод бас тээж ирсэн учраас явж байгаа. Мэдээж энэ аж ахуй ажил, энэ бүтээн байгуулалтын ажлын цаана дандаа хууль эрх зүйн том асуудлууд байгаа. Өнөөдөр ингээд хот төлөвлөлт бид нарийн сайхан төлөвлөж байгаа боловч за замын трассыг энэгээр явуул хамгийн хямдхан байна. Зүг байна гэдээ хэлж байгаа боловч тэн дээр нь байгаа үйл хөдлөх хөрөнгө болон магадгүй газар эзэмшиж ашиглаж байгаа хүмүүсүүдийг чөлөөлөх асуудал нь жишээ манай хууль дээр байгаагүй байхгүй. Бидэд 2002 онд газрыг эдийн засгийн хэрэглэлд оруулсан мөртлөө газрыг яаж одоо буцааж авах уу? Яаж нөхөр олгортоор авах уу? Яаж иргэдтэйгээ дийл хийж авах юм бэ гэдэг асуудлаар ерөөсөй хуульчлаг байсан. Энэ ажлаас болоод Улаанбаатар хотын өнөөдөр олон асуудал чинь ингэж богцсон байсан. Тэг зэрэг би бас яхаа зүгээр хэсэг дарахтаа бас энэ асуудлыг бидэд тийм баг энэ дээр ирнэ гэж юусаа боддгоо яж хатал ярилцдаг гэсэн асуудал. Тийм ч учраас манай хөөцөө дотоод хэргийн яамдаар бид нар газрын багц зүйлийн концепцийг гаргаад барилгаатай болтын яамтай боловсруулад газрын баг 5 багц зүйлийг бас боловсруулад улсын хүүд өргөн бариад явж ирсэн. Тэгэхээр бүх юм юусаа хотын ажлын газрын менежмент энийгээ дагсан хот төлөвлөлтийн асуудал эний чинь цаг өмчийн асуудал байгаа байхгүй. За тэгээ хотын эдийн засаг гэдэг бол цэвэр татвар гэх юм уу шинэ одоо бизнес орчийг дэмжсэн тэр бүтээн байгуулалтыг дэмжсэн одоо хууль эрх зүйн орчийг бүрдүүлж хүлж байгаа байна. Тэр би бас яхаа зүгээр нэг тийм амар одоо хүнд байсан гэж би хэлэхгүй. Мэдээж тэгтээ шинэ юм сорилттой байсан. Энэ сорилтыг одоо тэгэл давж гарахын төлөө мэдээж одоо дангаараа авч чадахгүй байна. Баг хамтуулан бас тусалж байна. Олон залуучууд бас гарны хэлэлэг гэж үзэж байна. Тэр хотыг бол одоо дарангуйлалаар биш менежментээр удирдана. Тэр яг та бүхэнд яг Улаанбаатар хотыг яг ингэж удирдах гэсэн одоо цогц төлөвлөгөө алсын бодлого юм. Энэ одоо менежмент гэдэг юм уу? Яг л хуулийн дагуу удирч байгаа гэж ойлгож байгаа. Үнэхээр хууль бүсэнтэй одоо бас явдаг аргаар нь ярьж байгаа шүү дээ. Үнэхээр одоо нийтийн өмчийг хулгайлж авчаад өөр юмч мэд дүр хэсгээ явж байгаа хүмүүс зөндөө шүү дээ. Хэдүүлээ заримдаа энэ дүр хэсгэж байгаа хүмүүстэй жоохон шаардлага тавьцурмаар.
Жишээлбэл Зөндөө шүү дээ. Одоо сая студионоос ч эхлээд бүгдийг авцсан. Одоо юу гэдэг нь тодорхой одоо өмч хөрөнгөүүдийг жишээ нь ярьж болж байна. Одоо энэ бүх нийслэлээс гэлэгний бол хөх тэмдгүүдийг нэг нөхөр авцсан байна. за. Гэх зэрэг. Одоо Хатанбаатар гэдэг юм ч тийм. Тэгээ юм бас өмчийг авч болно өмчтөө. Тэгээ тэр шударгаар авах хэрэгтэй. Хуулийн өрөөнд авах хэрэгтэй. Авсан бол сайжруулах хэрэгтэй. Татвараа төлөх хэрэгтэй. Зорилтыг башиглах хэрэгтэй. Жишээ нь эмийн үйлдвэрүүд байсан. Бид эднийг очиж үзэхэд ерөөсөө түрээсийн 1 2 3 айл оролцсон. За нийслэл ерөө өмчөө авах гэдэг юм уу энийг шаардлага тавиад өгсөн чинь эмийн жижигхэн одоо үйлдэл лаборатори гэдэг юм оруулаа энэ хариулаад зогсож шүү дээ. Одоо болох гэж байгаа байж тээ. Ингэж үжилж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид эд ерөө энэ одоо зарим эрх мэдэлтэй хүмүүсүүдийг наалж дааж гүйж долгонж магадгүй цаана ашиг сонирхол зуршууд байдаг л. Энийг ингэж одоо нийт тэмчүүдийг ингэ залгиж байгаа юм бол би хатвал тавьчихсан. Урцаан байна. Урцаан урах гэсэн. Зүгээр газрыг аль талынх нь авах вэ гэдэг л маргаан авчихсан шүү дээ. Өнөөс биш одоо нэг тийм тэнд ажлын байр яваад олон хүн гэдэг биш. Дунд нь зүгээр ингэ давхар төрөлцсөн хүмүүс. Хинтээ гэр ясны ч мэдэхгүй. Ийм л баг шүү дээ. Тэгээ бид эдийн нүдэн дээр ингэ нийслэлийн өмч орон нутгийн өмч ингэ алдагдж яхад бид шаардлага тавьж чадахгүй. Монголчуудад нэг зам баг. Ер нь бусдад жоохон шаардлага тавьж чаддаг. Шаардлага тавьж байгаа хүмүүсүүдээ бүгд бөөлөгдөг. Тэгээ хил амнаас айгаад хоошоо сучдаг. Ер нь хоол амнаас яадаг. Гэхдээ ер нь хуулийн хүрээнд бас шаардлага тавиа явахад бол нэг асуудал бол гарахгүй гэж үзэж байгаа. За яг энэ донд бол одоо бас зарим одоо юу гэдэг нь тодорхой асуудлуудыг ойлголцоод явж байгаа ч асуудал байна. Сая өнөөдөр Улаанбаатарын төгжрлийг үүсгээд байгаа энэ сургууль цэцэрлэгийн бүртэмжгүй байдал дээр шийдэхэд бол газар өгөхгүй шүү дээ. Яг тэр хүний яг бас хувийн өмч бол биш байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ газар чинь бүгд л төрийн чивэрэл. Ашиглах хэрэгүүд нь бүгд хугацаатай. Тэр нөхөө олгор яагаад эдгээр шаардлага тавиад байх вэ? Анх тэр хотхныг барихтаа улсын сургуультай барина гэдэг. Айл хотхны Одоо жишээ нь зөндөө хотхон байна. Алтай хотхон одоо юу гэдэг бидэд сая ирээд 12 барьшилтай газар ч үлээ. Бүгд ирээдэд байраа зарахтаа энэ сургууль баригдана, улсын сургууль баригдана гэж барьчаад одоо байраа зарчдаг, гэрээ ээлждэг. Яг эцсийн үндэ улсын сургууль байгаагүй тэр хүний дахин нэг орцтой өндөр барилгууд босоод байгаа байхгүй. Тэгээ шаардлага тавих зүйл өснө хэрэг шүү дээ. Яг нарийн ярил энэ бол заллин эхлэх юм тэрч хийж болно. Иргэдэд заллин эхлэж хуурам хөдөлгөөр байраа зарж байгаа байхгүй. Энэ урталт нь ногоон саад байна гэж зарчаад нарын агаад байшин бэрчиж шүү дээ. Ийм хүмүүстэй ч одоо тэгээд чи сайн байна. Бизнес чигцүү бизнес хийжээ гэдэг байгаад байгаа. Шаардлага тавих шүү дээ. Эний чинь цаана хүний урсгал зардал хүртэл нэмж байгаа шүү дээ. Энд өдөр нь гэрэл асаахгүйгээр гэртээ хоол цагаа хийж байж болдог гэсэн бол уртлын нарын агаад байгалийн нарын агаад барьчихж өдөржингөө захлаа. Таны хармаанаас сар болгон дахин нэмэлт 50,000 төгрөг гарах гэж шүү дээ. Гэхдээ энэ дээр ч одоо ярихаас өөр аргагүй шүү дээ. Чи ингэж болохгүй гэж хэлэхээс өөр аргагүй. Чи яг энэ логик, энэ шалгуураар яах юм бол маш их зөрчил гарах байх. Тийм. Гэхдээ одоо байна. Тэг яг энэ асуудлыг одоо бас нийтээрээ одоо нэг сүржигнээл гэдэг авах шиг. Тэгтээ асуудлууд байгаа хэдүүлээ бидэд гаргаж ирж байна. Бидэд юу н асуудлуудыг нэг хүчний цаана орчоод их юм болж байгаа мэтэр бас яриад авах хүсэхгүй. Нийслэлчүүдэд бас асуудлыг гаргаж ирээд шийдэл нь хамтдаа шийдэх. За энэ дээр бол шийдэл бол аль болохоор төр бага оролцож одоо тийм хувийн хвшил илүү их орон зайгаа бизнесийн орон зайг тавьж өгч шийдэл юм гэж үзэж байна. Тэгээд энэ олон толгойн асуудал чинь гол юм бол үзсэн тийм суур энергийн дэд үтцийн асуудал үзсэн тийм шийдээгүү нэмэгдүүлж чадаагүй сайжруулж чадаагүй л шүү дээ. 1983 оноос хойш Монгол улс жишээ нь эрчим хүчний их усэр бариагүй нэмж. За байгаа эдээгээ тордож явах өрөвдгсөн байна. За нэг хувийн компанийн хэрэгцээ өнөөгөө нэг цахилгаас тавьж өөр үуч байхгүй шүү дээ. Энийг эрчим хүчгүй болгож бусад бүх тусад явахгүй. Энийг мэдсээр ээж одоо ингэ жүжиг тавиал хэрэггүй шүү дээ. Энийг шийдэж дараа нь бүтээн байгуулалтын ажлууд явна. Энэ Улаанбаатар зөв дийлэн төвжирлээс гарна. Энэ яриад идэг нэг том одоо тийм бусад том хөдөлгөөч явахгүй. Бидэд энэ дээр л одоо асуудлуудаа фокус. Тэмээс биш гал унтрааж, цаг мөцөөж би нэг нотор засаг дарахтаа орлогч чинь болчихъя гэдэг би нэг намтар дээр нэг орлогч гэдэг байж утсан гэдэг юм бичүүлчихэд дараагийн албан тушаалтайгаа би лав тэгж бодож ирэх. Ягаад цаг хугацаанд хариуцлага гаргаж ирж байгаа л
Тэр одоо хугацаа гойхон биш шүү дээ. Одоо нэг сар хүрэхгүй хугацааны дараа улс төрийн сонгуул эхэлнэ. Магадгүй хотыг дараагийн баг удирдна. 10 сар болно л доо. Тий. Тэр хүртэл хугацаа байна гэж үзэж байна. Яг одоо ажлаа. Та гэхдээ одоо ингэ сонгуульд нэр дэвшин ихлээр шаажлаа өгөө явчих уу? Тий, зүгээр одоо нэр дэвших шийдээгүй шүү дээ. Шийдээгүй. Горилж хүсэлтэй хүссэн. Энэний орж бас их ялгаа. Бас тэр чин дүнтэй журамтай. Одоо аль ч улс төрийн хүчин дээр бас энэ хэмжээнд л баш хамтан шийдвэр гарна. Энийг одоо бас гараагүй байж хат. Бас миний би дэвшнэ гэж одоо бас хэлгээд хэцүү зүгээр сонирхол байгаа гэдэг бол илэрхийлсэн. Хотоо хөгжүүлнэ гэхээр одоо метрол ярих болчихлоо. Гэтэл тэрнээс наана одоо хотын агаарын бохирдол тий утаа уняар гэж шийдэх асуудал маш их шүү дээ. Дулаан ятгатаа Улаанбаатар хот маань цэвэрхэн хот болмоор байна. Энэ тал дээр ямар бодлого явуулж байна? Одоо би гэдэг. Тэр мэдээж нэг өдөр үргэлж авсан юм шиг нөхцөл одоо нүдэн дээр одоо гоё харагдахгүй. Тэгэхээр суурин зүйл болчихвол энэ асуудал аяндаа шийдэгдэх юм байна. Маш богино хугацаанд. Зөвхөн метроны тухай бид яриаггүй шүү дээ. Яаж энэ гэр оролтыг оролцооч болох бодлогын асуудал. Өнөөдөр би бас яг хэдэн ярьцлага хийх юм манай ирээдүйн мөрчтэй хорлууллаа. За энэ сэлбэдүүд дээр 12,000 айлын 20 минут хот концепцтэй ийм ижүүрэн одоо хот байгуулах энэний одоо бүтээн байгуулалт зарцуулагдах бондын асуудлыг бид за иргэдийн бодлороо дэмжлэг авлаа. Одоо сангийн яам болон засгийн газраараа дэмжлэг авна. Олон улсын зах зээл дээр бонд босгож энэ орчны бохирдол, хөрсний бохирдлын асуудыг шийдэх гэж байгаа. За дээрэс нь мэдээж энэ метро нийтийн тээврийн асуудал мэдээж яригдж байгаа. Зөвхөн бид энэ асуудлыг яриаг. Ерөн зүгээр яг хүн гэдэг зүйл одоо зөрөөж бас энэ хотын асуудлыг ярих хэрэгтэй. Хот гэдэг чинь өөрөө ихэд барилгажих тухай биш байхгүй. Барилгажихтаа дунд нь хүний эрхийг хангах хэрэгтэй. Хүний эрх гэдэг нөгөө нийлэг сургууль одоо нийтийн тээврийн үйлчлүүлэх, нийгмийн үйлчлэгээ маш одоо богино зайд очиод эрүүл мэндийн үйлчлэгээ авах. Бүх энэ зүйлүүдийг нь хийж бүрнээ хийхгүй бол яг гэрээжин гадаа гэдэг юм 20 минут төр ойролцоох төр орчинд чинь тэр зүйл байхгүй учраас өнөөдөр энэ баг төрөлгөө бүгд орж ирж үйлчлэгээ авч байгаа шүү дээ. Агсан шатны бүх үйлчлэгээ чинь багшин дээр тавирлаг байгаа шүү дээ. Тэгэхээр чи бүгд орж ирж төгжөлгүй байт юм бод гарах байхгүй. А түүнээс биш энийг нэг өдөр би шийднэ гэдэг худлаа ярих шиг амрах юм байхгүй. Гэхдээ бид ингэж хэлж чадахгүй. А энийг зөв төвлөрлийг задлах, эрх мэдлийг задлах байдлаар шийднэ л гэж байна. За хоёрдугаар энэ Улаанбаатарын асуудлыг шийдэх ерөөсө 3 чиглэлээр бидэд ажиллая гэж байна. Нэгдүгээр энэ засаглалыг зөв болгох. Маш одоо нийслэлийн засаг дарга. За эргээд 9 дүүргийн засаг дарга дээр байгаа эрх мэдлүүдийг задлж доошо хорон дүүг яваа. Хорон дээр орохор ч одоо нэг нөхөр сууж байгаа. Тий, хорооны засаг дарга гэдэг асуудлыг чинь шийдэж чадахгүй дээшээ дамжуулна гэдэг. Тэгэхээр эргээд чинь бүхэндээ дооч тийм шүү дээ. Энэ одоо ямар одоо нөхөр нь суучаад төрийг төлөөлөө сууж идэв. Нөгөө хүн ч гэсэн хэцүү. Асуудлыг шийдэх эрх мэдэл алга төсөв алга суугаалдаг. Тэгэхээр энийг бидэд өөрчлөе гэж байна. Хоёрдугаар хотын засаг захиргааны шинжилгээг илүү их хот цагурлуу нь оруулах. Иргэд захирчаас авах. Хот өөрийнхөө эдийн засаг хотны дайж байгаа юм а бүрэн аваа явуулж. Энэ л бид нар оруулаад сайн ингээд бас шийдлүүд гарлаа. Засгийн газар бүрэн хэмжиж байна. Хот тосхны хэрэгцээ байдлыг үйл сайн ингээд засгийн газар дэмжиж өргөнөөр харуулсан. Нэлээд том алхам баг шүү дээ. Энэ үрээнд зөвхөн Улаанбаатарын асуудал шийдэгдэх гэдэг юм биш. Бусад аймагуудын асуудал шийдэгдэнэ. Улаанбаатар хот магадгүй дүү хотуудтай болно. Энэ нь бол байсан. 92 оны үндсэн хуулийн нэг төрчийн дараагаар бол одоо үнэтэй байхгүй болсон. Тэгэхээр Дархан Эрдэнэт, Налах, Багнуур, Хар уран гэсэн улсын зэрэгэлтэй хотууд, за 100 мод байгаа улсын зэрэгэлтэй хотууд байна. За орон нутгийн зэрэгэлтэй хотууд бол гарч байгаа. За ингээд магадгүй одоо уул ухан бас нутагч одоо цогцсон ям бог гэдэг хотын хэмжээнд хүн амтай болсон юм байна шүү дээ. Тэгэхээр эдгээр энэ хотуудыг хөгжүүлэх гэж байгаа бид нар. Ингэж сэтгэлгээ хандлагыг өөрчилж гисэн гарна, тэнц гисэн одоо энэ чиглэлийн менежмент одоо үйлчлээд эхэлнэ. Чи хаанаас ирв гэхээр одоо өсгөлөөс ихээр орон нутгийн хэдэн байдаг. Яг энэ үйлчлэлтийн дараа магадгүй бидний нараа чи хаанаас ирв? Би мөрөө хотынх. Би хатгал хотынх. Гэдэг юм бас хандлага сэтгэлийн юм дээр. Тэгэхээр энэ дээрээс юм ялгардаг, хот өдөөгөөр хуваагддаг. За бид зүйлтэй өдөөнийх дээр хөөрхөн гоо үсгтэй үг тавьчихад байгаа шүү дээ. Оогч гэнэ үү тийм. Энд чинь болохгүй байхгүй. Эцсийн дүндээ бидэд ийм өөрөө ингээд одоо хаана амьдарч байгаа орчноос шалтгаалж бие биендээ ялгардаг. За ингээд ийм зүйлүүдийг ингээд одоо бас өгшүүлээд гэж болохгүй. Энэ өөрсдөө л доош ирж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр энийг шийдэх сэтгэлгээ олон магадгүй төр эдийн засгийн боломж тэр одоо менежмент зохион байгуулалт хууль эрх зүйч бүрдэх ёстой шүү дээ.
Энэ асуудал байна. Хоёрдугаар дэд үтсийн асуудал бидэд одоо эрчим хүч ярьж байна. Өнөөдөр л бидэд бас эрчим хүч дулааны төхөсрүүдийг нэмэгдүүлэх бондын асуудал бас ирлээ. Энэ асуудал дээр хувийн хвшилт бизнес болгож өгөө юу? Тэгээ төрийн хвшлийн түвшлийг үл нэмэлт түвшлийг боловсруулаад бас засгийн газар өргөх гэж байна. За энэ дээр ингээд магадгүй одоо нэг эрчим хүчний төсөл хэрэгжүүлээд дулааны станц барьсан тэр ихэд маань төслийг хэрэгжүүлэнгүүт олон нийтийн компани болгоод бүгд тэр компаниас өгөөж ин хүртэж болох байхгүй. Балиа бол тэгэхээр л уулуурхай яриад байгаа. Уг нь бол энэ байхгүй. Тэндээсээ та өөр хэрэглэхийн дээр эрчим хүч дулааны хэрэглэхийн дээр нөгөө талаас ногтлаш болдог. Ийм байдалтай байна. Эмчиж өөрөө хотынхаа үйл ажиллагаанд хяналттай оролцсон. Дараагийн асуудал мэдээж ажлын байр. Шинэ ажлын байр энийг одоо бас төвлөлийг задлах байдлаар ажлын байр бий болгож байна. Мэдээж одоо хотыг тагсан дагуулуудыг дагаад эмэйл дажуултын паркад аширны үйлдвэрч маш олон одоо томоохон төслүүдийг бид нар бас ямар ч гэсэн газар шугамны ажлынхаа энд авчилчлаа. Өнөөдөр хэд эмээлтийн тэзүү жишээ ирдэг бол маань баталж өгч байгаа жишээ. За шинэ зүүн мод хот дээр жишээ нь санхүүгийн одоо үйлчлэгээ бүхий гоё хот. За морины соёлтой гэдэг юм шиг нэг морин төрөлж байхгүй байх юм шүү дээ. Тэгвэл яг тэрийг дагаа шинэ зүүн мод хоттой барьчих. Энийг дагаад одоо тийм хөрөн найрн гоё тий морины соёлтой бүхий л одоо үйл ажиллагаа хийдэг. Тийм бас нэг амлч чөлөө цагаар очиод уралдааны мөр үзээд жижигхэн бууцаад тавиад амлцдаг. Тэнд нэг жоохон битүү студио бариад нэг урлаг спортод тоглолтын авчдаг. Хурал зөвлөгөө хийх замаараа аялал жуулчлалыг бас энэ чиглэлээр дэмжиждэг. За нэг битүү усан парк барьж болж байгаа. Бүгд Тайланд реклам хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энд бас ийм зүйлийг бүтээж энэний цаана жижиг аялал жуулчлалын бизнесүүд тогж байна. Усан парк систем нь авилгуулахаар болно. Одоо шүүхтийн шийдвэрийг үлээж байна. Шүүх аль нэг талд нь гаргаад очил бид нураа хатгалан. За юм бол одоо нураа цэгцлэн ногоон болно гэсэн бүх зүйлүүдээ тэгэл болж байна. Урт цагаан дээр бол одоо зургийн ажил дуусч чинь тендер удахгүй залгах. 32-ын төвөөр бас одоо хуучин урт цагааны үйл ажиллагаа явуулж байгаа багчуудыг байрлуулах төвийг тэнд байгуулж өгөөд бас ногоон байгууламжтай болгоё гэж байгаа. За бичил оролт дээрс 200 гаруй шиг оруулаа. Энэ дээр бас ногоон байгуулж байна. Хаав дургийн хуучин байшин бас дуудлага худалдаа зарах гэсэн болиулаа бид ногоон байгуулж өгч байна. Гэх зэрэг одоо ногоон байгууламж нэмэгдүүлэх асуудлыг хэлэн. За бас сэлбэг дагсан өөр усны устдаа ойл сатлаад нураа хурдаж хамаард дуусчлаа. За аку гардныг бол нураа хатад одоо биелээ. Тэгээд шүүхийн шийдвэрийг болчих. Тэр чинь одоо тэгээд яг нөгөө капиталист орны өмч, хувийн өмч гэдэг нэг асуудал босч ирж байгаа. Нөгөө тал нийтийн өмч гэдэг асуудал орж ирж байгаа. Яг энэний дунд та хэд яг шүмжлэлийн яг гол зэгт байгаа шүү дээ. Тэгэхээр та бол одоо гадаадад яг хууль эрх зүйн мэрэгжил эзэмширсэн хүн. Жишээлбэл одоо бидний жишээ дуртай гадаадад яадаг вэ? Энэс авах шүү дээ. Тийм яг л юм байна. Тэрээс нийтийн эрх ашиг гэдэг юм уу? Өмчийн эзнээс асуулгүйгээр дээр нь зориултын бусаар байшин сан байж болохгүй л гэсэн. Тэг хариуцлагын юм үл их үү? Одоо тэнд гаргацсан байгаа компани зардлыг тэр бол уг бизнес эрсдэл. Тэгэхээр тэр голын сав байж болохгүй гэж тийм барьж байгаа бизнес эрсдэл. Энийг л одоо тэр компани хүлээхс асуудал гэсэн. Ер нь бол энэ хууль зөрчиж ашиг хийж одоо тодорхой хэмжээний энэ асуудлууд байж бол тэр компани асуудал шүү дээ. Напу зааны тэмдгийн шинжтэй асуудлууд гэж шалгах явах хэрэгтэй. Тэгээд бид энэ зарим зүйлүүдийг бас ойлгомоор. Хийх бас хувийн хэмжээ хамгийн олон шударга авчих хэрэгтэй. Хуулийн дагуу авчих хэрэгтэй. Түүнээс биш уралдаж тэр нэг зайллаж нэг кино байдаг. Америкт анхны нэг газар олголтын нэг тугаа барьчаад нэг гараан дээрээс мөртөө тэгүн шиг байж болохгүй. Одоо хин одоо жоохон тийм муугар ярих юм бол балиар овсгоотой хууль зөрчил сэмхийг ашиглаж чаддаг. Тэр хүмүүсийг бид нар бас яг бизнесмен гэдэг нь өгшүүлж болохгүй шүү дээ. Одоо шударгаар сайхан бизнес хийгээд ажлын байр нэмэгдүүлэх явж байгаа хүмүүс байна. Тэгтээ хууль зөрчиж дараа нь зөвшөөрлийг авчна. Дараа нь хэдэн түвшинлүүдийг бас даргалж аваад авчна гэж хандж байгаа бол үгүй л гэсэн. Ингээд жинхэнэ бизнес нөгөө залливч эсвэл хууль зөрчигч нар чи ялгаж эхэлнэ шүү дээ. Ер нь нийтээрээ нэг юм харахаа зохины хандлага гэдэг юм уу жижиг хууль зөрчиж байгаа үйл болгох эвдрээд иж болохгүй. За энэ ч өөрөө том орчин. Сүүлдээ бүх зүйл хэвэн байна шүү дээ. Тэгээ энэ чинь одоо тэгээд хэвэн юм шиг. Тэгээд илүү их одоо хууль зөрчиж чадж байгаа нь хаан шиг харагдаж, шудраг шиг харагдаж. Энийг л хэдүүлээ одоо маш их дарамт хийж байгаа илүү тийм. За нэг дарамт шахалтаас нэг айж хулгаад ах юм алга. Гэхдээ мэдээж одоо юу гэдэг аливаа асуудлыг бол ярилцсан, хуулийн өрн шийднэ. Эднүртгээ хууль сануулна. Явдаг арга замаар л явна шүү дээ.
Болохгүй бол тэр хүмүүст бас эрх ашиг хамгаалах орон зай бий. Тэгэхдээ хуульд зөрчиж байгаа хуулийн дагуу яваагүй хүмүүс бол энэ үйл ажиллагаа хийж чаддгүй. Харин магадгүй хэл мэдээллийг жоохон худалдаж авдаг. Худлаа унан пропаганда, худал мэдээлэл тараадаг. Хүмүүст нэр очи өгдөг. Таны яг асуудал коммунист ч гэдэг юм. Энд чинь одоо монголчуудын нэг чаддаг ч юм уу нийтлэг болчиход байна шүү дээ. Асуудлыг яг ярил хуулийн өрөөнд л ярих хэрэгтэй. Тэгээ нэг яхаараа би чиний тархин түрээсгүй байна гэдэг үгийг одоо баг мод болгож авах гэдэг юм уу? Энэ бол тийм сүрхий ус төрчийн одоо эд тав бол биш шүү. Энүүнд нь монголчууд их баясаад байна. Би бол харамсдаг шүү дээ. Ийм зүйлд ингээ баясдаг болчих үед баясдаг болчих гэж дээ. Тэгээ юмны нэг агуулга гарахаар байсан ойлгодог, сонирхдаг юм байхгүй. Тэгээ нэг худлаа үнэн одоо нэг жоохон эмоц гаргасан эсвэл хүний нэг алдаан дээр нийтээрээ одоо барьж авч дэвсэлдэг, шүүдэг. Тэгээ тэр хүнийг одоо совдлоо тавьчихж байгаа байхгүй. Тэгтээ яг одоо тэгээ нийтийн албан тушаалд ашиж байгаа юм. Энэ болгоны нэг одоо хямраал гэдэг миний хувьд бол байхгүй. Наалтгаа хэлсэн. Хямардаг хүмүүс бол байд юм билээ. Тэгээ зарим одоо залуучуудын бас мохдог төвчээр алддаг ч юм уу ингээд хаяа гарч байгаа үзэгдлийг харахад бас хайрал бит. Яг асуудлыг нөгөө хэвлэл мэдээлэлээр ерөөсө буруу зүгээр нүдэл тусгачих байгаа байхгүй. Тэгэхээр би бас энэ дээр бас учиртай байхгүй бол бас эргээд одоо юу гэдэг шүүлтэргүүгээр хандах гэдэг юм уу энэ зүйлүүд ч юм бас их ортой гэж зүйлийг хэлмээр байна. Тэгвэл одоо танд иржсэн гэдэг ч юм уу та бүгд одоо өөрсдийнхөө ажлыг шударга усны төлөө нийгмийн нийт эрх ашигын төлөө бид ингэж хийж байна гэж яриад байна. Гэтэл нөгөө талд олон нийгэм олон нийт зарим нэг хэсэг нь энэ бол одоо маш тийм одоо лүмпэн байж боломгүй хувь хүний өмчөд хандсан хүний эрхэд хандсан асуудал гэж яриад байна л та. Яг ийм байдлаар одоо тэнд та хэд ингээд олон нийтийн төлөө ажлыг яваад тахад та нарыг буруутгасан хамгийн гашуун шүүмж юу байсан бэ? Үгүй шүү дээ энэ чи биш шүү дээ гэж хэлмээр ашгармаар тийм ээ. Хувийн өмчлөгийг алдаад байсан юм алга байна. Зүгээр яг зүгээр арга ядал одоо ятсан хүмүүстэй л ажил гэж би түрүүн хэлжсэн. Энийг л тавьчих хэлээ. Яг бид одоо өмнө нь бол ийм болж байгаа. Мэдээж одоо өмчлүүлсэн газруудыг би дандаа нөхөө олгортой жишээ нэг газрыг авч явах жишээтэй. Яг хувийн өмч гэж олон нийтийн юм магадгүй сэтгүүлч та нарын өмнө өрлөд байгаа бол цаана дандаа хууль бусаар авсан. Нөгөө өмч өвчлөл, нөгөө менежментийн одоо ховчлолч гэдэг юм уу. За эсвэл түрээсэлж байгаа тэр чигтээ өмчөөс нь голгуулж худалдаж голгаалж авсан хүмүүс л байгаа шүү дээ. Яг л ийм хүмүүстэй бид тэмцээд байгаа шүү дээ. Ерөөсөж хувийн өмчлөө халдаагүй. Ерөөсөө одоо сая урцагаан ч гэдэг юм уу энэ эмээ үйлдвэр. За тэгээд энэ төв зингэлт хүрээлж гэдэг юм. Үгүй чинь тэгээд бүгд л хулгаалаад авцсан байсан юм ил авч байгаа шүү дээ. Яг хувийн өмч байгаагүй шүү дээ. Тэр хүн барьсан юм. Энэ социализмын үед баригдсан юмнууд өстэй. Яаж энэ хүмүүсийн гарт орцсон юм бэ? Тэгээд нэг юм ичхгүй зүйлүүд байна. Үнэхээр шударгаар өмч өвчлаар нь дуудлах худалдаагаар нь мөнгөө төлөөд авсан. Тэгээд татвараа төлжсэн бол юу ч ярьж болохгүй. Энийг бол хүндэтгэлгүй байх. Ийм хүмүүсийг бид нараа бас хайрлж хамгаалах хэрэгтэй шүү дээ. Ийм хүмүүст олон болох хэрэгтэй. Ингэжиж одоо бид ч гэсэн одоо бас зориод байгаа тэр яг тэгж өмчтөө болсон тийм хөрөнгөтөн байдаг уу? За яг би одоо яг үндэ хэлэхэд манай нэг би гадны хүмүүстэй ажилласан. Монголын нийгэм бол одоо өвөрмөц хөгжиж ин даа гэдэг. За 92 оны одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараагаар ийм богино хугацаанд бас дэлхийд байхгүй баг маягтай одоо тэр бунтан гэдэг юм уу гарч ирэх. За эсвэл ийм хөрөнгөтнүүд гарч ирэх боломж бол одоо баг байхгүй. Хугацаанд болоогүй. Хугацаанд болоогүй гэж. Ийм боломж одоо бас хомс байдаг. Танах энийг ашиглаж чадахын асуудал дээр харин буруу явсан. Мэдээж одоо юу гэдэг тэнд онсын бий. Өмч өвчлөлийг зөв аваа явсан хүмүүс байна шүү дээ. Энэ ажлын байрыг энэ бүтээмжийг нэмэгдүүл. Гэхдээ яг эцсийн дүндээ нөгөө бид бас өмчийн ойлголт дотор байж явах үедээ иргэдтэй одоо юу гэдэг ягаан ногоон ч гэдэг юм уу тий энэ асуудлаасаа болоод за үүнийхээ цаана одоо бас тодорхой хэмжээний импортын гэдэг юм уу экспортын бодлогоо зөв тодорхойлж чадаагүйс болоод үйлдвэрээр онцгой тэр нэг үнд хэрэгцээгүй мэт болчихж байгаа ч гэдэг юм уу тий ийм зүйлүүдээс болоод одоо нийгмийн олон асуудал гарах юм аа. Гэхдээ энэ бол бас хайран гэдгийг би бол гадны өмнөөс сонсч ирсэн. Яг хөө зүгээр ийм одоо 20-30 жилийн хугацаанд дэлхийд тэргүүлэх бас хөрөнгөтнүүд гарч ирж байгаа нийгэм гэдэг бол бас яг энэ улс гүрнүүд бас тогтож хөгжиж байгаа гэдэг их ховор байдаг. Танад бол бас гарч ирлээ. Яг тэгэхээр уул уурхаан баялаг ихтэй. Гэхдээ энийгээ бас шударга байх хэвээр татвараа төлдөг байх хэвээр. Энэ дээр харин живчвэ гэдэг зүйлүүдийг бас олон хүнээс сонсч ирсэн. Нөгөө баялагын хараал гэдэг санааг хэлж байгаа юм л та. Тэгэхээр энэ дээрээ бол одоо бидэд бас анхаарах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр
альва зүйлийг одоо далд эдийн засаг байхгүй байх. Энэ далд эдийн засаг чи өөрөө ашиг сонирхол нь нөгөө нэг өөрийнхөө эрх ашигыг гүйцэтгүүлэхэд бол төрийн институт чи худалдаж аваад эхэлж байгаа байхгүй. Ерөөсөө л энэ нөгөө яриад байгаа юм чи ерөөсөө болгоомжлол маань энэ дээр л хүрч байгаа. Тэгэхээр бидэд бас альва зүйлүүдийг бас анхаарч зайлшгүй одоо юу гэдэг юм бэ? Бас нэг юм олон нийтийн оролцоотой гэдэг хамгийн зөв тал руугаа явж шаардж сурах хэрэгтэй юм бэл. За яг хөө зүгээр мэдээж хувийн өмчийг бол одоо дээдлэх энэ зарчим үеийн үед байна. Энэ нийгмийн төлөө явж байгаа. Гэхдээ зарим талын одоо бизнесийг хит бас монополдж биш, хит бас ганцаарчилж биш. Зарим тэр одоо хүмүүс маань ч гэсэн менежментийн зөв тооцмоор юм бэл. Тэгэхгүй ингээд одоо хэсэг одоо юу гэдэг юм тэрийг ингээд яагаад гэхээр бусад улс төрийн зорилгооч гэдэг юм уу нийгмийг одоо манипуляц хийх зорилгоор ашиглаад эхлүүл одоо нөгөө өмччин бас хувийн өмч болж яваад байгаа байхгүй. Тэгэхээр та үе үе шууг антардаг. Хошуу урлагийнхныг алиас салбатаа гэж хэлчихэд чагсаал хүртэл болж исэн. Тэгэхээр үндэсний бүхийн допингийн асуудал за нүүрсний дуйлааны үе гээд ер нь таны гар бие оролцсон бүхэн одоо нийгмийн дуйлаан шуугаа эмзэг тэр эцэгтэй цэг мөч байсан. Хамгийн сүүлд та одоо сэтгүүлчийн асуултанд галзуураад байгаа ч гэж хэлээ сошиалын хот болсон. Энэ яг таны яг өөрийн чинь хувийн харизм юм уу эсвэл бол үнэхээр тэгж хэлхээс өөр аргагүй одоо тийм нөхцөл байдал бүрэлдээд байна уу? Яг бас заримдаа бол стресс төв байна хүн л юм чинь. Одоо би бол яг зүгээр ийм юм яриас ухнах тийм сонирн биш хүмүүс бол. Яг одоо 12 онд Австралиас буцаж ирснээс би ер нь төрийн албанд ажиллаж ээлтэй амралт авч үзээгүй. За одоо тэгэл хэдэн жил ажилладаг? Одоо 16 жил одоо төлөвлөсөн байх юм уу та одоо баг. Тэгэхээр ерөн зүгээр хувийн амьдрал талаасаа бас заримдаа стресс төв байна. Тэрийг бол миний л хувийн асуудал шүү дээ. Би бол энэ дээр нэгт ихгүй. Гэхдээ зарим зүйлүүд бас за камер цаана арай өөр байдаг шүү дээ. Тэн дээр нэлээд олон тайлбарууд өгөгдсөн. За төр үлээж байгаа ч гэдээ бас ойлголцож ярилцсан юм байна. Гэтэл яг тэр хэсэг дээр зүгээр яг тасраад гэдэг юм уу. Тэр зүүн очиж. Тэгэхээр яг тэн дээрээсээ нэг тийм зүйл харагдсан баг. Ер нь бол яг зүгээр тухайн сэтгүүлчийн маань асууж исэн юм маань яг жилийн төсөвтэй холбоогүй төсвийн тодтолтой холбоотой асуудал байсан. Өмнө батлагдсан байсан зүйл байхгүй. Тэгээ яг төсвийн одоо тухайн бас иргэдийн хурлын төсөв батлах гад бас би яас ажиллаа яг нэлээд завгүй явж хахад бас яг л тийм асуултанд бас хариулсан. За бидэд бас яг тодорхой хэмжээнд үн өртгийн асуудал ярьсан. Мэдээж тэр чин одоо тодорхой хэмжээний том баг гарч ажиллах учраас зөвхөн Улаанбаатар хотын 2040 гэдэг ерөнхий төлөвлөлтийн бичиг баримтын төслийг боловсруулах гэж тийм магадлал хийчихсэн шүү дээ. Тэгэхэд одоо баг зүгээр л байж одоо өнгөө их төстэй юм шиг заримдаа бас хараад ах шүү. Бидэд өөрөө хувийн хөгжлийг дэмжих ажилч нэгдэлтэй энэ шүү дээ. Зөв төсвийг тавьж өгөөд зөв л үнэлэмжээр нь хүнийг бас үнэлж сурах хэрэгтэй. Тэрнээс биш одоо ингээд ажил хийж байгаа хүмүүсүүдийг заавал өнгөө их төстэй ч гэдэг юм уу. Эний чинь бид хийх гэдэг юм шиг. Мэргэжлийн хувийн компаниудын. Тэгэхээр энэ зүйлүүд дээр бас яг мэдээлэл аваад харин зөв одоо хяналтаа тавих хэрэгтэй. Би яг энэ чиглэлтэй бол бүр ихтэй байдаг. Тийм ч учраас бас одоо галзуураад байгаа чи гэсэн. Нийтийн мэдээлэл тод байлаас эхлээд яг мэдээлэлтэй эргэлт хяндаа. Түүнээс биш хоос нь лооцсон хэрэггүй. Иргэд одоо оролцох хэрэгтэй, иргэд хянах хэрэгтэй. Иргэд мэдээлгүй байх юм бол өөрийгөө нэг бол эрсдүүлдэг, нэг бол хүний эрхийг зөрчдөг. Эсвэл сэтгэл хөдлөлөөрөө одоо шийдвэрэн дандаа алдаж гардаг. Мэдээлэлтэй иргэн бол бас бодно. Ийм юм биш үү? Би ингэж шаардлага тавих хэрэгтэй. Тэрэн дээрээ хяналтаа тавиад үйл ажиллагаанд оролцохтой эсвэл өөрөө гар бие оролцоод тий төрийн үйл хэрэгтэй өөрсдөө оролцож явж гин эсвэл одоо сонгосон төлөөлөгчөөр оролцох ч гэдэг юм уу мэдээлэлтэй иргэд яг л зөв шаардлага тавьж чадна. Тэрнээс биш ерөнхий байдлаар ажлаа сайжруулаач одоо ингэж хийгээд хинч хилээд чадна. Тэгэхээр яг энэ асуудлаас хандах юм бол яг хөө мэдээж тодорхой төвшөнд сэтгүүлчид ч гэсэн нээлттэй байхыг хичээдэг. Тэн дээр л яг зүгээр тухайн момент тэгэл таарсан. Тэрнээс би нэг сэтгүүлчнэрээс цухтаал би мэдээлэхгүй гэдэг тал бол байдаггүй шүү дээ. Тэгээ манай яг энэ ТV-ийн сэтгүүлч бүсгүй байсан. Уянга гэдэг битээр сүлд энийг л өнгөрсөн л тоо. Тэр ч одоо бүр сошиалын бүр нэлийн хит болсон шүү. Бас яг тэгээ явчих гэж бодоагүй юм дээ. Тэгэхээр тухайн үед тэгэл яг төсөв батлагдах цаг мөчтөө хийн тэгэл бас одоо тэр бүсгүйч ажиллаа хийж явжсэн, би ч ажиллаа хийж явжсэн тэгэл мэдээж одоо энэ ч юм бас яруу давчуу тийм юм тараал. Таны амьдралд ер нь галзуураад байгаа ч гэж үннээсээ хэлмээр тийм тохиолдол хэр их одоо тулгарч гисэн бэ? Яг байна. Яг үндэ хэлэх тэгэл өвөн талаасаа заримдаа
шантрах үе байна. Дотроос тэгээд өөртөө ярина. Одоо тэгээд бас одоо ингэж яваад ах ажил амьдралаа ахуй амьдралаа хайчаад үр хүүхдийнхээ ирээдүйг хайчаад ингэ яваад ах ер нь хэрэг байна уу гэж бодох юм. За эсвэл одоо тий хувийн хвшилт ороод цалин мөнгө хангалттай л амлаж байгаа газар руу ороод явж болно гэж үнийг бодох юм. Тэгтээ бас нэг энэ ус оронд ч бас нэг тодорхой хэмжээний бас нэг тууштай бас нэг юм зүтгэж ихээр бас тэрнийхээ араас тууштай явах хэрэгтэй байхгүй. За би бол одоо хууль зүйн дотоод төрийн яамд анх энэ эрүүгийн эрх зүйн шинжилгээг дуусгачээ. Тэгээд энэ хувийн эрх зүйн буюу бизнесийн эрх зүйн орчныг сайжруулъя гэсэн нэг 15-6 хуулийг л одоо батлуул дуусгандаа гэж орж ирсэн. Яг тэр хуулиудаа үндсэндээ ингээд боловсруулад батлууж чадлаггүй орхилоо. Тэгээд яг заримдаа хууль хүчин гэдэг чинь хүүхэд шиг хандаад эхэлдэг байхгүй хайж чаддаг. За энийг аль нэг одоо яг хүний бойжуулчих юмсан улсыг хурлаар батлуулаад нэг хэрэгжүүлээд нэг хүн болгочих юмсан шин гэдэг. Тэгээд тэнд чинь ингээд маш олон залуучууд сэтгэлээ хөдөлмөрөөр шингээсэн байгаа юм ингээл нэг тухайн үед цаг үрэл хуралдаж байгаа хайцсан юм шиг болдог. Тэнд чинь ингээд маш олон хуулийн нэг өгүүлбэр бичиж гисэн их шаналгаатай л байдаг. Яг үндэ хэлгээд нэг зэг таслал байх уу гэж мэтгэлцэн. Бүтэн өдрийн ч мэтгэлцэн болно. Тэгээ энэний чинь цаана ингээд бас тэрүүндээ хорогддог бас миний ажлын мэдрэмж бол байдаг. Мэдээж одоо юу гэдэг нь тэрийг нэг улсын хурлаар бодлого хулгай гаргачих юмсан. Яаж засгийн газартаа зөв ойлгуулчих уу гэдэг. Тэр мэдрэмжээрээ бол одоо бас хийж байгаа ажилдаа их дурлаж хийдэг. Яг хөө тэгээ ядрах гэхээс илүү тэндээсээ кайф аавна. Ерөн зүгээр яг хөө зүгээр эргүү эрх зүйн салбар гэдэг чинь хүн туйл шүү дээ. Бүх зүйлийг хамгийн муугаар төсөөлж байна. Ингүүл тэгнь тэгүүл тэгнь. За ингээ захиргаа эрх зүй болоод ирэхээр яаж энэ эрх мэдэл дураар ажилтыг балансжуулах уу? Иргэдийн эрх ашиг ч юм уу энэ дээр одоо баланс олох уу гэдэг. Нэг талдаа төр ажлыг хэвээр нөгөө талдаа иргэд оролцох хэрэгтэй тий. Хит бас төрд ингээд ээж болохгүй, мэдлийн өгж болохгүй ч гэх юм. За хувийн эрх зүйн асуудлууд дээр үнэхээр одоо бид энэ тулгымцсан асуудал. Өнөөдөр Монгол улсын бизнесийн орчин яагаад муудаад байгаа гэхээр энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин бүрдэхгүй байхгүй. Бид эдийн бас ундаа ханаагт байна. Ерөөсөө оруулсан төгрөг болгон бизнест оруулсан амжилттай болох ёстой гэд бизнес заримдаа эрсддэг. Тэр эрсдлийг хуваарлах жишээ нь дампуурлын хууль юм уу төлбөрийн чадвар хөдөлгөөний хууль гэж байдаг. Энийг бидэд гаргаж чадахгүй учраас ерөөсөө нэг эрсдлийг хуваарлж чаддгүй. Тэгээ нэг оруулаад хувьцаанд нь оруулсан ч гэдэг юм хөрөнгө оруулсан хүмүүсүүд нь бизнес дампуур тэр бизнес амжилтгүй болсны дараа мөнгөө заавал оруулсан мөнгө аавна гэл ингээл үзээд идэг. Тэгэхээр тэр бизнесийн эрсдлийг жишээ нь шүүхтэр эзэлдэг байхгүй. Хоёр дахь боломжийг бизнес эрхэлж байгаа хүмүүст олох хэрэгтэй. Насан туршдаа тэгээ зуралдаад байжгүй. Угаасаа хоёр чихнээс өөр зүйл байхгүй. Харин тэр гэмтэргийн шинжтэй ч юм уу албаар тэм зүйл байж болохгүй. Үнэхээр бизнесийнх нь яг тэр гадаад дотоод орчны нөлөөллөөс болоод бизнес дампуурчвал эн чинь оруулсан хөрөнгө оруулалт эрсдлээ үүрэн штэ. Тэгэхээр ерөөсөө заавал ингээл манайхан үрхий хүсдэг үү? Хүрдгүү. Тэгэл оруулчаараа нөгөө бизнес дампуурсны дараа ч юм амжилтгүй болонгод мөнгө аавна гэдэг. Нөгөө компани захирал бол бизнес хийсэн байхгүй. Заллигүй. За заллсан хүмүүсүүд нь тусдаа. Тэгэхээр нөгөөдгөө салж чаддгүй. Ягаад өнөөдөр Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэл дээр 230 гаруй мянган хуулийн этгээд байгаа чинь шалтгаан чинь энэ шүү дээ. Бид бизнес хийхдээ амархан ордог мөртлөө бизнес гарч болтгоо. Бизнес болгоныг амжилттай байх хэрэгтэй гэдэг үгүй байхгүй. Гэгч зэрэг одоо энэ ингээд X тайлан гаргадаг компаниуд ошрох тусам манайхыг ч олуулсан байгууллагууд бизнесийн орчин муудаад байна гэдэг эцсийн үндэ энэ зүйлүүдийг шийдэх одоо орчныг бүрдүүлж ерөөсөө өгөөгүй. За хоёрдугаар бизнесийнхний хооронд бүх зүйлүүдийг ингээд бичмэл хууль дээр одоо гэрээ контракт хийгээд байдаг. Өнөөдөр энэ технологи гэдэг юм уу явж ирж байгаа зүйлүүд чинь бизнесийн заншил гэдэг зүйл харилцаан дээр тогтсон тэр ойлголтууд чинь хууль эрх зүйн хэмжээнд хэрэглэгдэх ёстой байхгүй. Наадсахын нэг ийм зүйл байл та. Чи үтээр одоо нэг бие биеийн лугаа бараа хөгжилтэй авцдаг. За чи одоо магадгүй өвөр ангаад амьдардаг байж би чамаас Улаанбаатараас хэрэгтэй зүйлийг чи явуулцдаг. Чи дансаар онлайнаар шилжүүл чинь би чиний фэйсбүүкээр өгсөн одоо мессенжерээр ирсэн юм чинь захиалга чинь л тийч явуулчих. Гэтэл бит хоёр дээр бас нэг жижиг сажиг маргаан гарангууд шүүхтэр очингууд манай шүүхтэрийг ойлгохгүйгээр таарын анханасаа харилцаа чинь бичгээр хийх үежээ өгсөн авсан аав гэж ямар ч буцаах болцоогүй. Нөгөө бизнесийн харилцаагаа ихтгэлцлээ олох жижигхэн одоо төрөнгийн маргаана шийдүүлчих гэсэн мэт бүр хүнд байдал ингээ манай шүүхийн шийдвэр гаргаад өчтдөг байхгүй. Тэгэхээр бидэд аливаа зүйлүүдийг энэ бизнес таатай орчныг бүрдүүлж өгөх талдаа хууль эрх зүйн орчныг бас бодож хийхгүй болохоор энэ бизнес ч өөрөө ингээ цусны хэрэгэлтэн зогсчиход байгаа байхгүй. Итгэлцэл байхгүй ч гэдэг. Эний цаана бизнес ч өөрөө цэвэрлэгт итгэлцэл. Итгэлцлээ зогсоочхоор мөнгө хэрэгэлдэхгүй. Орчингүй хууль тайлбарж орж ичээд гэртээ оронгот ихнэр дуурахгүй болохоор чи ч одоо яг хэнийг одоо дааж гэдэг. Яг тэр байдаг яг хоолоос харалцсан гэдэг нь баг адилхан бас сонсогдож шүү.
Тэгээ миний ямар ингээ өдөржингөө яриад энэ хоолоо бүр ингээ ядраад байгаа гэлтэй. Заримдаа тийм үг гарна шүү дээ. Гам ууштай юу яа. Харин тий одоо тэгээ ямар өдөржингөө ярьж байгаа дэрэлтэй шүү дээ. Бас юм байна. Наачлын онцлог. Тэгээ би ч одоо нэг тайлбарлах позишн дээрээ дуучаас амар их ярьдаг байхгүй. Одоо сүүлдээ дадал болчих шүү. Жалчаа болж туслаа ярьсан. Одоо тэгээ сүүлдээ сууж сурсан сураагүй. Ярианы өндөр ур чадвартай болох. Муу. Бас яг энгийн үгээр хүнд ойлгуулах хууль зохион тэр нэр томьёо авч явна гэдэг бас хэцүү шүү дээ. Ар гэртээ хэрэг цаг гаргаж байна. За ер нь таараа одоо үнэн хэлээ. Тэгэл одоо заримдаа чи бас бүрхтээсээ хичээж эдвэрэг дурчаад байгаа байлээ гэж асуудаг шүү дээ. Одоо ялангуяа дээдлээ хоёроос бол. За арай тий. Тий одоо бас заримдаа ингээд ар гэр хаягдана. Том болцсон. Манай одоо том чи 17 хүрэх гэж байна 6 та 17. Ташгүй залуудаа болчихсон юм байна. Тий. Баг нь одоо 3 өнгөрөө явж байна да. Сая хавруугаар орсон. Нэмэрхүү. Хаан сурж ийн ер нь хөөхтөвтэй юу хэлдэг гэж боддог вэ? Оо манай уруу одоо үндсэндээ яг л одоо улсын сургуультаас сурна. Том маань 1-р сургуульд. За дундах маань одоо шинэ ирэнгээд Кембриж хөтөлбөртөө улсын сургуульд сурт. Тэгээ баг нь бол цэцэрлэг. Вайхтар шалгалтад ордог юм уу? Оо бас бэлтгэж гэж бөө юм болт юм л хөөгч бас л нэлийн хичээж иж байхгүй бол бас тэгэл. Гэргийн арын албыг сайн авч явж байна тийм үү? За одоо яг л тэгж юм да. Үндсэндээ одоо өөрийгөө бүх юм хойш тавиал одоо өөр хүмүүсттэй ягаал. Тэгэл одоо гэр орныхаа ажлыг өөр хүмүүсттэй зөөж сургах ажил дээр гэл. Австралид суралцсан он жилүү танд юу өгсөн бэ? Гэхдээ одоо би бол амьдралын маань одоо хамаг том боломжууд тэнд үүссэн л гэж боддог. Мэдээж одоо яг зүгээр хуун талаас өөрийгөө хөгжүүлээ. Бас арай нэг өөр зүйлийг хардаг байсан. Мэдээж хэл ус жоохон бас өөртөө бүр амар тийм өндөр түвшний биш ч гэсэн мэдээлэл авах чадвартай гэдэг юм уу тодорхой юмыг бас нэг олон талаас харьцуулаад уншчих болцоотой болсон. За гэр бүл төлөвлөлтөөс өөр хүүхдтэй бас ам болоо нэмээд ирсэн. За тэгэл эхнэр үтээр чинь бас нэг залуу хүмүүс тэнд чинь бас л одоо тэгэл эхнэрийнхээ цалингаар бүх одоо юу гэдэг ажил амьдралынхаа өдөр тутмын юм азалгаал би өөрийнхөө хөрөмөгийг цааш хураагач гэдэг юм ингээл бид тэр бас их дурсж ярьд юм аа. Тухайн үед хоёулаа амар шантарч исэн үе байт. Ингээд бүгд нь хоёулаа ингээл ажил орой орж ирэхээр өөрөө ийцэн тэгэл ядраал буцхуу гэл. Тэгтээ ингээл бүхнийг нь даваа гарсны дараа сүүлд бол сайхан л байдаг. Тэгээд бид тэр бас нэг байртай бол буцаж ирж байсан байхгүй. Тэгээд сүүлд маш олон залуучууд ингээл байр гэдэг юм уу энэ зүйлүүд дээр их зүйлийн төлөө ингээл лизинг ч гэдэг юм аваад явахаар за яаж хийж байгаа тухайн үед бас гүрийгээл байртай басна зүв байжтэй л гэж боддоо шүү дээ. Би ч бас яг үндэ хэлэхэд сүүлийн 2 дугаар улирлын энэ дээр бас ажиллаа хийгээд зарим нэг хичээл дээр паслдаг байхгүй. Тэгээд зүйлдэ ботсон за юу илээ. Бас хит их одоо яг зүгээр ингээ ярих юм бол хар ажил хийх гэж ирээгүй. Хит сүлдээ нөгөө байрны явнаас үүсдэг бас сургууль. Миний араас үүсдэг. Жохон хаях маягтаад ихтэй пасл гэдэг ч одоо үндсэндээ бас таарах хүн байхгүй юу бас ингээд тэгээ бас бодсон. Тэгээ за ер нь бас төр бас энийг хойшлуулъя бас ингэж мөнгө зарж сурч иж бас ер нь бас одоо бас болохгүй шүү гэдэг. Яг зуны амралтаараа бас нэлээд шаргуу ажиллана л та. Тэгээд би чи одоо яг 4 жил бол буцаж ирээгүй. Буцаж ирэх гээд тэгэхээр бас зардал цаг хугацаа алдна. Яг тэр хэсгээр нь л одоо ингээл ажиллана штэ. Ажиллаад одоо тэгэл илүү дутуу зардлаа болохгүй л тэгэл. Явж өгөн дөө. Тэгээ бас яг зөвөр амьдралын хувьд бол одоо хүний үзэх стол тэр үед штэ бас дөнгөж ч бас яг тухайн үед бас нэг төрийн албанд 3 жил ажиллаж чаад бас ээж автагаа л амьдарч ирсэн. За тэнд чинь л одоо үндсэндээ яг бие дааж байгаа байхгүй. Тухайн үед бас л нэг яамд ажиллаад бие даасан цалинтай л гээ яваад байсан боловч бас л яг үндэ хэлэхэд хүнээс хамааралтай яг ээж аавынхаа гэртэл толгой орогдчихсэн л байгаад байгаа. Тэгээд тэнд ч очиж ижилээ бүх зүйлтэй нүрээрээ тулж байгаа байхгүй. 7-7 хоногор нөгөө төлбөрүүдийг төлнө. Ажилгүй байх 7 хоногт ч юм тэгэл хүнд тусч байгаа шүү дээ. Яах вэ гэл. Та үнэхээр шулуухан ярьдаг хүн байна л да. Гэтэл яг эн чинь бол улс төрчд бол маш халгаатай зан чанар гэдэг шүү дээ. Дээр нь төрийн жинхэнэ албаа хаагч. Өнөөдөр гинт улс төрийн албан тушаал аваад удахгүй сонгуульд нэр дэвших шийдвэр гаргаж байна. Яг улс төр таны байх ёстой, амьдрч чадах газар хүн гэж та бодож байна.
За тэрийг тэгээ цаг хугацаар харуулах. Цаг хугацаа чинь одоо яг хуу бүх зүйлийн шалгуур гэдэг. Гэхдээ би бол яг хуу зүгээр тэрүүнд нэг тийм хоосуугэр ч юм уу асуулт чинь ингээд бултаж хариулах гэж байгаа биш. Ерөн зүгээр яг хуу мэдээж иргэд тодорхой гэдэг юм олон нийт дүгнэх л баг. За би бас гэдэг юм миний хажуу аян хүмүүс дүгнэх баг. А түүнээс биш би одоо өөрийгөө тийм байсан юм байсан гэж одоо тийм хүн болно гэж би одоо хоосон амлалт бол ярмэргүй. Би одоо бас яг миний нэг одоо зан чанар байдаг. Нэг тийм одоо ингэн тэгнэхээс илүү одоо болж игэл үйл дээр харуулчих гэж жоохон муухрлаад жоохон ингээд зүтгээд идэг тал бол би яг үрдэн гаргах чигээд. Яг нэг барьж авсан юм а би зэж хайдгүй. Яг арталтанд тулаад тэр зогсох ёстой зэг буюу за энэ одоо болсон. Энээс цааш явах шаардлагагүй гэдэг үед дээр хүртэл явдаг тэр занал байдаг. Яг заримдаа энэ бол олон одоо юу гэдэг заах нэг томруулаад хэлэхэд байсантай гэдэг юм уу. Заримдаа миний яг энэ шулуухан хилчдэг, түргэн хилчдэг. Гэхдээ би бодохгүйгээр хилдэг гэж хэлэхгүй. Бас яг л байр суурь зарчмаараа л хилчдэг. Ийм зам бас зарим хүний дургу хүрэгдэг л дээ. Тэгээ одоо мэдээж зарим нь ойлгож хүлээж авдаг. Тэгэл яг хөө тэгэл заавал хүн болгон таалагдчих амьдрах шаардлага байхгүй. Тэгээ зарчим өөрийнхөө үнд зүйл дээрээ эзэн болоод явхад тэг болох л үгүй л гэж боддог шүү дээ. Дахиад нэг дургуйчин хүрхсэн асуулт асууж байна. За. Тэгэхээр уг нь та бол насус хилцүүл залуу хүн юм билээ л. Гэхдээ одоо хаан, боон, нураан, сүнөөн тий гэдэг ийм коммунист дарга болсон гэдэг шүмжийг одоо олон нийтийн зүгээс одоо таны шүмжлийг гэвэл хэлэх болсон байна л. Тэгэхээр яагаад Монгол ардын намд орсон гадаадд сургууль төгсөөд ирсэн юм харьцан гол либерал байж болохоор залуучууд ингээ коммунист болоод байгаа юм би гэдэг нэг тийм асуулт байна л. Юмыг нэг хөмжлөх хэрэггүй дээ. Өнөөдөр тэр арчсан нам гэж юм уу, либерал нам гэдэг хүмүүс чи ярьж байгаа юм харалт. Таг эсрэг юм ярьж байгаа юм. Таг хулгай ярьж байгаа. Тагны амар нээлттэй юмсэн цан дандаа хулгай хийчихэл буусан байдаг шүү дээ. Жишээлбэл. Гэхдээ одоо тэгэл хэдүүлээ зөвхөн нийслэлийн жишээнээр ярьж болно шүү дээ. Бидэд бас маш олон жишээг гаргаж ирж байна. Энэ өмчөвчлүүд байна. Одоо би яг зөвхөн нийтийн тээвэр дээр бас тэр байгуулсан гэргийн шүүмжлэлт гэсэн чинь намайг буцаа кондуктор гаргаж ирэх гэж ингээд байна. Би ерөөс тийм яриаггүй. Нөгөөдүүлийн чаддаг юм л юм аахгүй. Яаж мушгиж олон нийт рүү сэдвийг өөрчлөх вэ? Эний чинь цаана яг энэ асуудал дээр нийтийн тээврийн алдагдал хэдэн зуун тэрбумаар нь татвар төлөгчдийн мөнгөөс хувийн компаниудын алдагдлын үүрээ явж байгаа. Энэ үйл ажиллагаа ихэлсэн шүү дээ. Би тэрийг л боддосон. Тэгээд одоо ийм зүйлүүдийг ярихаараа одоо коммунист болчдөг. Эсвэл одоо би бол мэдгүй энийгээ өөртөө жишээ нь ойлгож ярьдгүй гэдэг би бас эргэлздэг шүү дээ. Зүгээр нэг тийм одоо хөөрцөн одоо олонний танил болчих. Нэг попперч яаж хэлвэл нэг одоо нэг гэдэг юм одоо энийг нь манай бас хэл мэдээлэл хөөргөд идэм үү. Эсвэл тэр хэсгийг ард түмэн сонирхт юм уу мэдгүй. Тэрийг хэлэх дуртай хүмүүс их байт юм лээ. Гэхдээ тэр бол нэг илүүц шүү дээ. За эцсийн дүндээ яг арчлаас ухраад чим ардын намыг би сонгосон шалтгаан тэр л байна. Эдгээрийн үндэслэлээр би өөрөө бас яг зүгээр тодорхой хэмжээний бас одоо нийгмийн тодорхой хэсгийг төр засаг бодлогын хэмжээнд авч явах хэрэгтэй гэж үздэг. Илүү их одоо юу гэдэг хөдөлмөрж байгаа хүмүүсүүд нь сайхан амьдрах хэрэгтэй. За мэдээж одоо тодорхой хэмжээний нийгмийн одоо юу гэдэг халамж гэх үү эсвэл нийгмийн тодорхой хэсгүүдийг бидэд бас анхаарч авчих хэрэгтэй. Нийгмийн баримжаатай арчлал гэх үү тэр одоо барууны зарим одоо өндөр хөгжилтэй арчлалын оронд халамжгүй орн байхгүй байх хэрэгтэй. Эний чинь ямар зохистой хэмжээнд байх вэ гэдэг л бодлогыг уралдуулдаг болохоос биш. Яг эцсийн үндэ халамжийг өөртөө хэн тараасан юм бэ? Хүүхдийн 100,000 шин гэрлэстэй ингээд уралдаал эднэр яасан. Монголд бол нэг тийм одоо баруун зүүн нэрээ нэг имижлээд ах нам байхгүй шүү дээ. Харин хоёрдугаарт би бас ганц зүйлийг хэлмээр байна. Монголын улс төр бол онцлог. Энэ өөрөө одоо далаад гарцгүй нөгөөд хоёр хүн өрштэй. Хоёр хөрш нь өөрөө эргээд нэлийн одоо дэлхийн хувьд бол одоо павер хаус буюу нэлийн зөглөх эрх мэдэлтэй бүс нутаг болон дэлхийд бас нөлөө үзүүлдэг. Энэ таарсан улс төрийн бодлого бид бас засаглалын одоо юу гэдэг тогтолцоогоо энэ арчлалын юм л авч явах хэрэгтэй. За эцсийн дүндээ яг авилгалтаа тэмцэх энэ засаглалын асуудал дээр би одоо юу гэдэг ардын намын үед нэг тийм одоо буруутгсан зүйл байхгүй гэж бодож байна. Энэ ард түмэнд одоо пропорционал тогтолцоог гаргаж ирж илүү их эмчнэр багш нар сонгогдох болцоо хийн хүс. Энэ нам л хийж байна. За эцсийн үндэ авилгалтаа тэмцэх үедээ тэнд
буурсан гэдэг боловч яг тэр үр дагаврын дагуу Арц намын засаг барьж ирсний үр дагавраар нь дараа жилээс нь аюулгүй өсөж байгаа байхгүй. Бүгд хулгайгаа хаахын тулд өршөөлөө үйл болон эдийн засгийн тод байдлын үйлийг баталчаал явсан шүү дээ. Бүгд бондын мөнгө хулгайлсан баха. Бүгд бондын мөнгө оруулж ирээд хувийн компани дээр аваад валютыг тэр дор нь Монгол мөнгө болгоод банкуд нь хувааж авсан баха. Эдийн засгийн энэ том ухралтууд энэ үр дагавар шүү дээ. Яг үе зүгээр PR төтлөгдөж хин ч юу ч ярьж чадна. Би тэр бантангууд дээр нь цэвэрлэх гэж бас ард нь ажилдаг залуу хүний хувьд мэдж байгаа. Яаж авилгалтай тэмцэх индексүүдийг бид нар олон улсад тайлгнах барахгүй байна. За бид бол тийм амар сайн тайлгнадаг гэж хэлж болохгүй. Асуудлууд байгаа. Тэгээ бүгд одоо юу гэдэг нэг тогоон дотор амьдарч ийж за энэ харин илүү их одоо шүүхийг хараат болгохын тулд би бүр гайхдаг шүү дээ. Одоо тэнд нэг хүн ярьсан бил. Би одоо бас шүүхийг одоо ил тод болгосон гэдэг. Яг өөрсдийнхөө эрх ашиг нийцэх хүмүүсүүд томилоогүй ганцхан байдаг шүү дээ. Хин Элбэг доржгүй юм гэлэгч. Тэгсэн мөртлөө амар их том юм ярьдаг. Яг шүүхийг хараат тус бол ийм ерөнхийлөгч байсан уу? Та нар ингээ боддоо. Яг эцсийн дүндээ дургуй шүүгч нарыг буцааж томилоогүй. Бүгд шүүгч нарыг дуудаж жагаад хуульчдын холбоогоор болон одоо юу гэдэг энэ холбоог ч гэсэн амар буруу гаргасан. Тухайн үед тэгтээ мэдээж сайн холбоод байсан. Яг эцсийн дүндээ үлэхэд энэний үр дагаврууд хожмол гардаг. Тэгээ би бол одоо шулуухал хэлмээр. Тэгвэл хэдүүлээ эдийн засгийн тод байдлын үйлээ одоо бас нээлттэй болгоод хин нь ямар хулгайгаа тэнд нуусан бэ гэдгийг бас магадгүй иргэд мэдэх хэрэгтэй гэж болно шүү дээ. Хожим нь мэдэх бах. Эний цаана бол шал өөртөг. Энийгээ бодохоор одоо хэдүүлээ нөх амар тийм бие биендээ хочлоо ч юм уу тэрэн туйлын үнэн зөв гэж би ярмаарг байгаа. Мэдээж одоо хувь хүний улс төрийн сонголтыг бол одоо аль аль тал нь хүлээн зөвшөөрөх явах хэрэгтэй. Надад ч гэсэн арсан намд найзууд байж л байна. Хүн намд орцсон найзууд байж л байна. Улс төрийг бүр ямар ч улс төрийг дэмждэггүй ойлгодгүй шүүмжилдэг найзууд байж л байна. Энд чинь өөрөө нийгмийн олон талд үзэгдэж штэ. Энийг хүлээн зөвшөөрч чадахгүй Орос нэгийг гоочилдаг. Залуу энэ намд ордгоо ямар хүмүүсүүд энэ намд ордог гэдэг таны локкер жишээ нь. Тэгэхээр би бас яг энийг асуумаар байна. Тэгэхээр хэдүүлээ ийм л одоо нэг өнцөг, ийм л туушрал, ийм одоо жижигхэн одоо юу гэдэг бие биенийгаа нэг тийм доошоо их өнцгүүд бол угаасаа асуудал ярьдаг биш дандаа хэрүүл ярьж байгаа байхгүй. Тэгэхээр би бас арс намд орсон залуучуудыг хүндэтгэж байна. Ардын намд хамгийн гол нь бүгд энэ үнцүүл үйл ажиллагаанда зарчимж байх л ёстой. Бүгд Монгол улсын Монгол хүний төлөө явж байгаа гэж би итгэж байгаа. Энэ дээрээ харин ямар арга замаар байх вэ гэдгээ зөв бол одоо гарах хэрэгтэй. Энийг иргэд л сонгоно шүү дээ. Түүнээс биш энэ туйлын үнэн, энэ туйлын буруу гэж байхгүй. Магадгүй миний одоо хамгийн дуртай одоо байр суурь. Үнийн нөгөө тал бас үнэн байдаг байхгүй. Гэхдээ тэр цаг хугацаанд одоо бас ямар хэм хэмжээтэй байсан бэ? Заавал үнийн нөгөө тал худлаа байдаггүй. Тэгэхээр бас энийг бидэд бодолцож явах хэрэгтэй. Гэхдээ худал хуурмаг тэр зүйлүүдэд бас орон зай гаргаж өгөх гэдэг зүйл биш. Окей, тэгэхээр одоо яг олон нийт асуухыг хүсэж байгаа асуултыг би танаас асуусан. Нөгөө талаараа одоо Харвард төгссөн, Стэнфорд төгссөн, өөрөө Австралид төгссөн гэд ийм боловсралтай залуучууд эх орондоо эргэж ирээд одоо маш тийм либералчилсан бодлого явуулна гэж олон нийт бодож байтал одоо сая бас та хэлжлээ л доо ингээд тэр их олон жил бий болсон хулгай нүүрлсэн тэр замраагүй байдлыг цэгцлэхийн тулд одоо ингэж хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг тэр цаг үеийг одоо либерал нийгэм гэсэн гэж үзэх гээд байна да. Харин тэгэхээр энийхээ зааж гаргах ёстой юм шиг байна. Коммунизм гэж яг юу? Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн арай ээж тэр нөхрийг нэг хууль зүйн сайд болгож ээж нэг хулгайчдыг хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг нэг болиулсан маа гэж яриа сууж байгаа шүү дээ. Энэ одоо тэгээд арчлын үндсүүл либерал нийгэм. Тэгэхээр би бол энийг бас өөр өнцгөөс залуучуудыг хараасаа гэж бодож байна. Юмд бол туушрах биш. Зөв бурмын нийсээ зөв болго. Магадгүй үзэл бодол тантай нийлэхгүй байгаа та харин санал нийлэх ёстой. Тэндээ гоё уралдах ёстой. Энэ олон үзлүүрийн төлөө уралдчихж заавал бүгдээрээ нэг юм зүйлд ингээд нэг юм шахагдсан юм шиг нэг хэлбэртэй байж болохгүй шүү дээ. Яагаад бүгд өөр өөр хэлбэртэй байж болдог. Тэгэхээр энийг бид нар хүлээн зөвшөөрч чадахгүй бол бас энэ
бусад хүмүүсийг хүлээн зөвшөөрч чадахгүй туушраад байгаа шалтгаан энэ л байх гэж бодож байна. Арчлал гэдэг чинь хин нэгний өмч биш шүү дээ. Энэ ч өөрөө процесс. Бидэд хин нэг юм уу цөөнхийн эрх ашигаар хөтлөгдөхгүй аль болохоор олонхон шийдэ гэж байгаа. Энэ өөрөө процесс байхгүй. Тэрнээс биш бидний хүрх гээд байгаа зүйл бол энэ биш. Бидний хүрх гээд байгаа зүйл бол эрүүл, аюулгүй орчин, энэ тайван нийгэм, Монгол хүн сайхан инээмсэглэж амьдрах, баялаг амьдрах. Өөр хүмүүсд нь тэр одоо таатай орчинд амьдрах шүү дээ. Тэгэхээр нэг зүйлүүдийг өөртөө наагаал яг эцсийн дүндээ тэднийг авахар энээсээ илүү эсрэг юм ярьдаг. За яг одоо тэгээд яг энэ үе дээр их багтаа устарчд их болд юм шиг. Тэгээ баг нь хэзээ нэгэн тайлэгдчихлээ шүү дээ. Энэ чинь бас нөгөө түрүүний хэлдэг цаг хугацааны л асуудал юм байна. Сайхан гошгоруулдаг хүмүүс ч одоо тайлэгдэл байгаа зү. Үнэхээр хоолоо чинь суулаа. Их ажлынхаа төгсгөлд ирж одоо цаг гаргаж ярилцсанд маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулсанд баярлалаа. Жоохон яриад бас хоолоо маань сүлдэж жоохон сүйчих шиг.